Mom TV show Channel 11 телевизээр. Сайн бацхан үзэгчтэй Mom TV show нэвтрүүлгээрээ үзэгч та бүхэнтэйгээ уулзж байгаадаа маш их баяртай байна. Ингээд Монголын энтерпренеур ээжүүдийн холбооноос санаачлан Channel 11 телевизтэй хамтран ээжүүд охид бүсгүйчүүдэд зориулан Mom TV show нэвтрүүлгээ бид бэлтгэн хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд ээж хэмээх хэрхэн малдрыг хүртэн ажил амьдрал хоёроо хослуулан амжилтаа авч яваа ээжүүдийг бид нэвтрүүлэгтээ урин оролцуулж байхаар боллоо. Ингээд анхны дугаарын зочноос та бүхэн маш их урам зориг, эрч хүч, зорилгодоо хүрэх одоо хүсэл, тэмүүлэл, итгэлийг олж харна гэдэгт итгэлтэй байна. Ингээд нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ. Долоон сартай. Манай хүүхд ингээд та нарыг ирнэгээд хамаг гой палажо өмсөд өвөнд орохгүй ингээд яцсан. Одоо миний ах инаа болчихдгоо. Тийм шүү миний ах ин чинь. Одоо ээж аа болох нэ гэсэн тэр мэдээгээ хамтдаа угаасаа одоо мэдсэн тийм тэгээд байж хад ер надаас илүү манай л хамгийн их баярлж ийсэн. Яг Марко Пологын бүх ингээ багийнхантай ингээд аа болж байгаа тэмдэглэж байна, баярлж байна гэл өөрхөн тийм бас баярлж ийсэн. Гараад ирсэн чинь ялаагаа бүх найзууд гэр бүлийнхэн те хоёр удаа бол баг тэрийг ингээд ёс юм шиг хүлээж байгаа байхгүй. Тэгээд яг бүгдээрээ баярлсан байж байгаа. Яг нөгөө нэгдүгээр төрхийн хажуутлын нөгөө шатан дээр бөөнөр яг зураг авуулах гал бүгдээр ингээ аяgur хийнэ зогссон. Байсан чинь за бүгдээрээ зогсоорой одоо ингээ зураг авч инээгээрээ минээгээрээ гэл яг ингээ зураг авах гол байсан чинь машин ирлээгээд за байж орой за одоо ингээ энэ машины дараа гэл нэг машин өнгөрсөн. Тэгээ дараагийн машин өнгөрсөн чи яг манай хүний машин. Дотор манай хүн сууж идэм бид нар бүр ингээ амар гоё тийм байжсэн чинь тэр олстай аюугаа сюрприз олж ийсэн. Ер нь бол одоо их өдөр тутмын амьдрал дээр бол нэг амар тэгэл би эндээ сюрприз байхгүй шүү дээ. Яг тэрэн дээр бол үнэхээр бүр ингээд нөө яг нөө баярлахаар чин инээх уйлах хоёр тэгээд зэрэгцэж болтыг бол шууд хараад бид нар чи бүгдээрээ орилуултаа хинт ч хэлээгүй хинч мэдээгүй ганцхан найз нь мэдээл тэгээд яг манай эмчтэй яриад тэгээд яг Марко Пологийн тэр багийнхнаас нь яг тийм 7 хоногийн хүүхдтэй боллоо гэд чөлөө өгөөд бүх зарлалыг даагаад бас аюугаа явуулсан байсан. Тийм. Тэр бас аюугаа сюрприз олж исэн. Гоё дурсамж байна. Миний мэдих одоо жүжигч амар сайхан бол мэдээж одоо яг мундаг жүжигчин тий бид нар бол тэр талаасаа илүү мэдж байгаа. Одоо үзэгчд маань яг гэр бүлийнхэн хүний хувьд одоо яг хэр сайн аав, нөхөр гэдэг талаасаа бас бидэнтэй уулзаж. Стом маш сайн аав шүү. Яг хүүхдүүдтэй бас цаг аягуугаар гаргаж чаддаг. Тэгээ бидний тэр гэр бүлийн аялал дээр ч гэсэн ингээд харж байхад маш гоё юм тухтаа авч явдаг. Бид хэдийг ингээд яг халамжилж одоо тий ая тухтаа байдлаар одоо юу гэдэг бидний орыг засч өгөх ч юм уу тий тиймэрхүү байдлаар бол аягуугаар бас халамжилдаг. Лав нар чинь бас ингээд яг хүүхдүүдээ хоололж ийн хувцалж ийн яг өөрсдөө хийхгүй ч гэсэн байнга одоо биднэрттэй ингээд сануулаад хэлээд хүүхдүүдэд хоолоо идсэн үү тий одоо ингээд аюу тийм яадаг. Тэгэл ерөн цаг зав гарах юм бол аюу гэр амтай манай хүн чинь. Миний хувьд болоод ирэхээр ингээд одоо 19-т ингээд танилцаал ингээд гэр бүл болол ингээд явцсан. Хамгийн их таалагддаг зан чанар нь болоод ирэхээр яг нэг л зангаараа. Одоо юу гэдэг одоо шинэ амрааг би ингээл одоо би амраатай танилцсанаас хойш бол бараг 12 жил болох ч байна тий. Тэгэд энэ хугацаанд ингээд тэр хүний одоо би харж байгаа штэ хамт амьдрал яг тий. Тэр хүн ямар ч хоёр нүргүүгээр яг хүн болгонтой нэг зангаараа тэгээ ядарсан нэг нь бас яг ингэж гоё тусалдаг, дэмждэг тий. Яг үнэн зүрх сэтгэлээс ханддаг тэр зан чанарыг нь бол би үнэхээр одоо бүр хайрлж хүндэлж тий. Тэгэл манай хүн чинь ингээд харахад бол их бас юм одоо айгу мэнл ээж ярьдаг шүү дээ. Яг ингээл одоо ишүүд одоо харагдаг боловч нөгөө талдаа маш өрөвч тэгэл айгу хүүхдах шиг тийм гинэнтэй ингээл айгу тийм гоё ховор зүрхтэй. Ээжтэй хамт манай амрааг ээжтэй хамт ингээд байдаг байсан. Тэгэл манай ээж бас айгу сайхан одоо бид хэд ч хөөрдөө чавка гэж дутдаг байхгүй тэрүүгээр яг тэрүүгээр гарч байгаа. Ерөнхийдөө манай ээж айгу сайхан хүн тэгээд айгу халамжтай. Тэгэл миний охин сайн дээрээ гэл ингээл
би ч баг идээрээ гэсэн болгоныг л баг өдөрт хэдэн шүлэг хийж өгөн тэрийг нэгж жуул бас айгүй эрхэлж бас ээжтэй тэгэж тэнхэржсэн. Тэгээд ээж болохоос өмнө одоо юу гэдэг ээж босны дараах юу болоод ирэхээр яг мэдээж за биений өөрчлөлт ол хүн болгоны л нүдэн дээр илээд мэдээж таргалдаг те би жишээ нь ихний хүүхд дээр ямар ч туршлагагүй хизээж тарган байж үзээгүй те тэгэл ингээл эрхлээл өстой ямар ламттай минь бүгднийг хамж авч идэл идэхин сайн ингээл идэл тэгэл баг 28 ил таргалж исэн тэгээ төрснийхаа дараа 8 ил л хасагцсан 20 илтэйг би баг худалж өнд 4 жил явсан тэгэл хүмүүс болохоор хэлэхээрээ өө зүгээр штэ ингээл хүүхд хөлд орохороо ч юм уу мөлхөөрөө ч юм уу ингээл хөдөлгөөнд орохоор чи араас нь ингэж явсаар агаал ер нь турчдیں۔ Ерөөсөө тэр нь бити санаа зов гэл. Тэгээ тийм л юм байлгүй гэж бодол явсан. Тэгсэн чинь би чинь яг том хөхтэй гаргачаад 8 сартаа болоод буцаад ажилдаа орж исэн. Тэгээ миний ажил бол яг санхүүгийн ажиллахаар яг л компьютерээр харж суудаг. Жимээр хичээлээд тэгээ яг хөдөлгөөнөөр ерөөхдөө бол бас турж исэн. Дэглэмтэй бүхэн гоо сайхантай бүхэн дэглэмтэй гэд те тодорхой хэмжээнд ер нь бол ингээд эмэгтэй хүн бол өөрөө гамнаж те тэр бол байх л ёстой юм гэж боддог. Бодохтой ингэж боддیں۔ Яг одоо миний өөрийн туршлагаар ч гэсэн жишээ нь би өнөөдөр одоо түрүү 5 сартаа болоо гэхэд би нэг ч тасгал ингээд хийхгүй явж байгаа. Гэхдээ тасгалаас илүү яг энэ одоо хүүхд төрөөд энэ жоохон багын хугацаанд нь бол хоолтоороо илүү те яг шин тижээлтэй мөртлөө нэг доороо хийдэггүй яг тэр нэг гурлын идэх юм болон одоо тэр юм дээрээ нэг жоохон одоо хэмжээтэй те тэгэл идээд яваал сайхан унтаал те яг одоо гэдэг орой 8 цагаас хойш бол яг тэр хоолоо ингээд идэхгүй харин эсэргээрээ гоё шингэн одоо усаа те сайхан алуу юм ач муугаад ингээд явж хахад яг одоо юу гэдгийг ээж болоо төрсэн тэр мэдрэмж оюун санаа одоо бол миний амьдралыг илүү их баялаг болгож өгсөн. Одоо юм болгоныг харахтаа жишээ нь би одоо ээж байгаагүй байж байгаа те одоо юу гэдэг аливаад хандах миний тэр хандлага тэр мэдрэх мэдрэмж идэр бол ямар нэгэн байдлаар жоохон одоо байгаасаа айгуул тийм дутуул байсан юм шиг санагддаг байхгүй юу. Одоо ингээд бодоход бол бас ингээд юу гэдэг жишээ нь ядаж одоо юу гэдэг ээжүүд биенийгаа хараад ингээд ээжтэй гот бид нар ямар нэгэн цаагаараа юм нийтлэг одоо юу одоо нэг тийм ингээл ойлгочих жоохгүй биенийгаа те ээжтэй гингот ингээд бид нар ярилцах хэрэггүйгээр тийм ингээл ээж гингот бараг л те би зулааг уншиж байгаа байхгүй ингээл өглөө хасаал те 3 хүүхэдтэй өдөр нь бараг ингэж өнгөрч байгаа тэгж байгаа те тэгэл ингээл цаагаараа ингээд нэг тийм хайр хүрээл те эмэгтэй хүнийгаа үнэхээр одоо юу гэдэг энэ үгийг бол хүмүүс айгүй олон хэлдэг одоо эмэгтэй хүмүүсээ дэмжих хэрэгтэй гэдэг мөртлөө яг амьдрал дээр айгүй эсрэг тохиолдлоор айгүйх байдаг те гэтэл би бол яг тэр үгийн одоо үнцийн нутг учрыг бол ээж уснаас хойш бол бүр илүү их ойлгосон. Mom TV show Channel 11 телевизээр Хүүхдүүдийн одоо хүмүүжлийн тал дээр бас асуух зүйл байна л да. Мэдээж хоёулангийн бол дандаа их хвчлэн ээжүүд, эмэгтэйчүүд үзэж байгаа. Тэгээд одоо эрэгтэй хүүхэд хүмүүжүүлэх, эмэгтэй хүүхэд хүмүүжүүлэх гэл те хоорондоос мэдээж ялгаатай баг. Тэгээд танахаас яг охинтой хүүтэй айлчтай. Тэгэхээр ер нь яг хүүхдийнхаа хүмүүжил дээр яг ямар арга барилаар ханддаг вэ? Охтууд чинь ингээл яг ээж байгаа юу хин яг тэрийг ингээл дагаад байж байгаа учраас ерөөхдөө бол өөрөө айлахаар үлгэрэлжтэй би бас өөрөө жоохон цэгцтэй юм дуртай. Тэгээд тийм болохоор өмнө нь бол яг үндэ ээж болохоос өмнө бол яг л тэ ээж автагаа амьдардаг те гэр бүл зохиохоос өмнө бол ингээл одоо баг худалчинд бол цочид дуудалд амьдарч байгаа юм шиг л байлаа штэ яг ээж авда эрхлээл те тэгэл яг одоо юу гэдгийг айгуу тийм дураараа тэгэл авааруулж байгаа л нэг цэцэлдэг ч юм уу ингээл нэг тийм одоо нэг тиймэрхүү байсан. Тэгээ дараа нь яг ингээд нөө ээж болоод ирэхэд ядчил ингээл хүүхд маань мөлхөөд ирэхэд цэвэрхэн шалан дээр мөлхөөсөө ч гэдэг юм уу те ингээл нөгөө нэг ариун цэвэр талаасаа ч гэсэн ингээд нөө ялцчгүй энэ бол яг бас яг ээжийн сэтгэл ахал гэж бодож байгаа байхгүй юу. Хэрвээ одоо юу гэдгийг ээж болоогүй хатаа зөндөл бид нар хилдэг ч те за цэвэрхэн магаараа ээж нар маань хилдэг тэгэл ингээд байхад бол зөөрөө те тэгээд яг тэгж хахад болоод ирэхээр хэдийгээр яг сонсоол хийж байгаа ч гэсэн яг тэг зүрхнээсээ бол ингэж нөө бас бодохгүй л байсан маа байхгүй юу. Тэгээ дараа нь одоо ингээд ээж болоод ингээд харахад бол бас ингээд яг хүний нөгөө нэг дотроосоо бүр ингэж нөгөө нэг те тэгж хард юм бэлээ. Манай хоёр хүүхэд одоо энэ явж байна. Донд нь хэвтэй лээ. 2-7 сартай. Тэгээ ер нь бол яг хүмүүжил дээр болоод ирэхээр зүгээр л өөрөөрөө үлгэрлээд харуулхад л охтууд бол ялангуяа аюу хардаг те. Тэгээд
яг тэр зэгцтэй байдлын дээр бол эмэгтэй ондол аюул чухал, охтуудаа бол маш тийм хүчрхэг эмэгтэй болоосаа гэж боддог. Гэтэ хүчрхэг гэдэг нь заавал ингээл нэг өндөр амир карьер хөөгөөд ч юм уу те тэр утгаараа биш. Зүгээр юу ч амьдрал тохиолдсон байсан гэсэн бүгдийг нь даваад туулчих тийм одоо тийм яг үнэ сэтгэлийн тэнхээтэй тэгээ юм болгоныг маш гоё өөдрөгөр харж чаддаг те аливаа зүйлээс одоо бэрхшээл тулгарлаа ч гэсэн тэрийг ингээд яг эрэг талыг олоод хардаг те тэгээ тэрийг даван туулахын төлөө тэмцэгч тийм эмэгтэйчүүд байгаасаа гэж би хүсдэг. Би заримдаа ингээд одоо уулзтуудаа дандаа ингээд үдээс хойш яагаад заримдаа би өөрөө заавал ингээд нөхрөө ч юм уу те хажуудаа намайг агаарт аваад хармаар гэж хүлээхгүйгээр би хүүхдүүдээ суулгаад одоо юу гэдэг нь богдуулны гоё нэг уулруу алхахдаг хэсэг байдаг шүү дээ. Тэр мөрөн рүү очиод 30 минут хүртэл ингээд агаар амьсгалуулчаад өвлийн цаг магтвал тэгэл ажид руугаа явахад надад миний сэтгэл айгүй амар байдаг. Би дараа нь хамгийн сайн ээж байх юмсан гэж боддог те өөрийнхөө хэмжээнд тэгээд дараа нь миний хувийн одоо хүсэл зорилгод гарч ирдэг. За тэгээ ямар зан чанарын маань бити дуурайгаасаа гэхээр би харин бодоод байна л та. Айгүй өөгүй шиг. Тэгээ олохгүй байна л та гэдэг шиг. Айгүй өөгүй шиг. Яг заримдаа ингээд өөрийгөө жоохон голчих гээд байдаг. Заримдаа ингээд юу гэдэг ер нь хүний чинь дотор ингээд байнга хоёр юм ингээд тэрсэлтчээдэг. Заримдаа ингээд би чадна гэж явж явах үе хүнд байдаг. Заримдаа болохоор чадахгүй айх үе байдаг те. Тэгээд тэр нь ихтчгээрээ жоохон онцгүй болчдаг тий. Тийм болохоор тийм хитрхи хэрэгэл заримдаа жоохон эргэлзээд байдаг тийм зан чанарыг манаас дуурайхгүй бол зүгээр болоо гэж бодож байна. Тийм болохоор ингээд хүн одоо юу гэдэг альва зүйл хандхад жижиг гэлтгүүгээр л бүх зүйлээ яг одоо чин зүрх сэтгэлээсээ хийдэг те гэж боддөө штэ би өөрийгөө. Тэгээд хэрэв одоо миний зан чанараас дуурайх юм бол тэр зан чанарын маань дуурайвал ер нь би дуурайлгана гэдэг. Тэгээ өөрөө яг үлгэрж ирнэ. Бас мэдрэх бах. Надад хамт ингээд хамгийн л ойр байгаа эмэгтэй шүү дээ. Би охтуудынхаа хувьд. Ээж болсноос хойш бол айгүй хүнд өгдөг юм байна. Ерөөсөө ингээд хүүхдүүдтэй, гэр бүлийнхаа хүндээ, эргэн тойрондоо ингээд байнга л бид нар ч өгч идэг те. Ингээд өгч идэг гэдэг бол одоо айгүй өргөрөнд ярьж байгаа шүү дээ. Ингээд цаг заваа одоо сэтгэл зүрхээ ингээл бүх юмаа л бид нар дандаа ингэж өгч идэг тий. Тэгээд ингээл байж байгаа нь айгүй хөөрхөн. Тий эрүүл саруул байж аал тэгэл хөөрхөн одоо хүүхд чинь ингээл нас насандаа айгүй хөөрхөн болдог ш. Ингээд одоо нэг одоо шинэ би ингээл жоохныгаа гэхэд ингээд өөдөөс хараад инээхт нь бид нар ямар их баярлж яадаг лээ тий. Их хэмшлэнгээр яхаа бидний буцааж авч байгаа амьдрал нь бол тийм гоё сэтгэлийн гоё баяр хөөртэй аз жаргал тийм авч идэг. Одоо л яг тэр өөртөө гард цагаа бас өөрийгөө дандаа хойш нь тавих биш. Тодорхой хэмжээнд өөрийгөө бас ингээд нэг номерт тавиад өөртөө цаг гаргаад өөрийгөө хайрлах хэрэгтэй байна. Тэгжиж би өөрийгөө цэнгэлжиж дараа нь одоо яг энэ хүүхдүүдтэй одоо хажуудаага хандаа ч юм уу те. Одоо юу гэдэг энэ эргэн тойрон байгаа хүмүүстэй бас ингэж гоё ирч хүчтэйгээр баяр хөөртэйгээр ингэж өгөх хэрэгтэй байна. Би өөрөө бас аягүй бүжиглэх дуртай. Ер нь бол багтаас ингээл одод болохын хүсэл бас ингээл тэмцээнд ороод бас тийм медалийг нь авч илаа. Тэгээд яг нэг яг дуртай юм хийгээл бас нэг одоо бид нар чинь ингээл дандаа ялангуяа одоо бид нар чинь би тэгж боддог байхгүй ингээд хүн яг насандаа л гоё амьдрах, насандаа хийдэг юм хийгээл амьдрал гоё те. Би өнөөдөр ингээд одоо юу гэдэг дөнгөж 30 гараа явж байгаа эмэгтэй хүний хувьд бол тэрхээрээ юу гэдэг нэг сайхан найз нөхдөдтэйгээ гараад орой үеийн цагаар ингээд бүжиглээд явдаг ч юм уу те. Тэгээд ирэхэд бол бас л айгүй гоё өөртөө кайф авдаг те. Бас заримдаа ингээд ээжүүдээ харж хахад айгүй ингээд стресстэй л те ингээд байдаг ш ингээл харж хахад ингээл хажууд нь бүр ингээд байхад ингээл ёо ингээл унахт нь ёо ингээл ингээд хийлж байгаа үг болгоно тэрэндээ ядарсан түүрцэн те. Тэгэхээр заримдаа тийм ээжүүдээ харж хахад яа тийм ээ заримдаа нэг өдөр тэгвэл бүтэн ингээд хаяад те хүүхдээ хаяад яалда тэлээгээд бид нар муу ээжүүд болохгүй штэ. Тэгээ өөрхөн гой туртаа амийг хийгээд одоо яадгийн тэр гоо сайхандаа ордог бол гоо сайхандаа ороод массажинд ороод кино үздэг бол үзээд одоо зөвхөн яг өөртөө зориулаад тэгээд ирэхэд чин тэлээгээд бид нар муу ээжүүд болохгүй. Түрүү хоёлаа яг нөгөө төрөл одоо яг хүүхдэд төрүүлээд яг авч ирсэн мэдрэмжийн талаар ярьсан шүү дээ. Тэгэхээр одоо яг хүүхдэд төрүүлж исэн яг тэр төрөлтийн процесс юу нэг ямар шүү байсан. Одоо хүн болгоны хувьд те эмэгтэйчүүд болгоны хувьд одоо өөр өөр идэв шүү дээ. Төрөлтийн одоо өвдөлт мэдрэх одоо
байдал. За тэгээд одоо яг нөгөө зарим хүмүүс айгуу гой буянтай юм зовир бахтай төрчдөг ч юм уу те янз бүр байдаг. Айгу урангийн хувьд яг төрөлт нь яг ямар явагдчихсан бол яг тэр өвдөж байгаа процесс маань өөрөө бас яг бидрийг ээж болох гэдэг аюу ихтэй гэж бэлдэж өгч идэг. Яагаад тэгэхээр бид нар чи ингээ ээж болоод тэр өвдөлтийг давснараа бидний одоо тэр юмд ингэж төсвөртэй болох те бид нар хүүхдээ гаргаад хичнээн шүнээргүй ондог үлээ те дутуу нойртой одоо хоноол те тэгээ тэр болгоноор бас ингээд аяндаа нэг байгалийн жамаар бид нар ингээд бэлдээд өгч идэг юм бол байр сурах юм бол болж өгүүлүүлнэ тэр өвдөлтийг яг мэдрээд нэг өвдөлтгүй гэхээсээ лүгээр мэдрээд бас ингээд яачих юм бол эн чинь бас л бидний нийгмийн ард гарчиж байгаа нэг тийм мэдрэмж те тэгэхээр би бол хувьдаа тийм байр суурьтай байдаг. За эхний төрөлтөн дээр бол тэгэхээр ер нь бол нөгөө ээжүүд ярьдаг техний төрөлт ингээ хамгийн хэцүү байдаг гэд тийм миний хувьд ч гэсэн яг эхний төрөлт маань аюу одоо 3 төрөлтөөс маань хамгийн надад бол хүндээсэн. Анхны төрөлт тэгээд бас өвдөөд ус маань гарчаад ерөнхийдөө бол савны маань амсар хангалттай хэмжээнд нэгдэж өгөхгүй. Тэгээд тийм учраас бас яг нэг өвчин намдах тариагаар нуус тариагаар яаж савны амсрыг нээдэг. Тэр тариаг энэ бас хийлгээд яг явж исэн. Тэгээд 2-3 төрөлт дээр бас одоо миний 3 төрөлтөн дээр манай ачиг гурван дээр нь хамт байсан. Тэгээ намайг ямар санд 2 төрөлт мөрлөлтөн дээр бүр ингээд чи өвдөд байгаа муураа өвдөөгөл юм шиг хангээл би жоохон өвдгөөрөө жоохон хойшоо ингээд сууж байгаа л амьсгаа жоохон урт авч байгаа л ерөөсөө яолж молж гэхгүй байх гинэ. Тэгээ тэгж байж байгаа. Тэгээд өргөжлөл зүгээр нөгөө нэг өвдөлт чи өөр ингээд нөгөө нэг минутын зайтай нөгөө нэг эхлээл 15 минут 10 минут 5 минут гэж явдаг шүү дээ. Тэгэл яг тэр үеэр нэг өвдчихэл болохоор зүгээр юм өргөжлөж ярьчаад тэгээд тийж баг болоогүй бахтаа гэл чиний хөрсө дуушахгүй байгаа даа өвдгөн. Өвдөж чинь харин одоо минут нь одоо 3 минут болж ах шүү гэн мэн гэлэхэр тий ямар сонин өвдөж байгааг нь баг мэддэхгүй шахам ингээд. Тэгээ яг төрөн чиний хэлгээр бас яг ер нь бол одоо буян юм да тий ингээд нөгөө жирэмслэн хүнгээ ингээд явчихаар хажуудахтаа ч тэр өөртөө ч тэр айгу амар дээрэс нь яг төрөх процесс маань ч гэсэн яг л өөрөөрөө тэгээд дажгүй төрөөд тийм хүндрэлгүйгээр яг тэгээд төрж исэн. Тэгвэл яг 2-3 дахь төрөлтөн дээр бол би ерөөсөө одоо нөгөө нэг тэр нуус тайраа өвчин намдаах энэ мэдрэг бол би ерөөсөө хийлгээгүй. Тэгээ хичнээн их өвдөж исэн ч гэсэн одоо яг гүрэж байгаа л те энэ ч нөх хүн болгоны л одоо ээж болгоны л эмэгтэй хүн болгоны л мэдэрдэг те даваад гардаг юм учраас ерөөхдөө бол тариа хийх үгэл юм шиг асуужсэн хэлэхгүй гээд Mom TV show Channel 11 телевизээр би нэг жоохон уламжлалт юунаас амар өөр одоо юу гэдэг одоо сэтгэхгүй шээ. Яг энэ асуудал дээр бол жоохон өөрөөр боддог. Жишээ нь манайхан болохоор ингээ химиг тухай юм ярих гэдэг. Ингээл одоо юу гэдэг яг хэдийг олж ин тэрэндээ тааруулаад зарцуулаач. Тэгээд ингээл тийм яриад байдаг. Би ялангуяа одоо залуу одоо гэр бүлүүдтэй яг тэр орж ирж байгаа мөнгө бол нэг тийм асуудалгүй шүү дээ. Орж ирж байгаа мөнгө ингээл орсон гарснаар нь бичих одоо тэрэнд нэг яг чи үнэглэхэд нэг зөвлөгөөсөө дагч байх авт ингээл тэр юун дээр зүгээр ер нь одоо гэдэг яаж илүү орлоготой байж болох вэ гэдэг руугаа л хүмүүс маань илүү одоо төвлөрөөд те илүү орлого олоод илүү олж ирсэн орлогоороо би буцааж яаж тэрийг өсгөж болох вэ гэдэг дээр хүн болгон санхүүж мэрэгчлээ байх албагүй. Гэхдээ хүн болгон санхүүгийн мэдлэгтэй болох нь бол бүр зайшгүй байхгүй. Тэгэх юм бол хүн болгон бид нар өнөөдөр санхүүгийн мэдлэгтэй болчих юм бол өнөөдөр одоо ингээл яаж хөрөнгө оруулалт хийх вэ те заавал ганцхан хадгалах нь өнөөдөр ганцхан сонголт яг одоо бидэрт байгаа яг өнөөдрийн манай Монгол улсад байгаа хамгийн сайн сонголт гэж болно хадгаламж мэдээж цаашаа өсгөөд үржүүлээд явахын тулд хадгаламжаас эхлэх нь ч магадгүй зөв байж магадгүй те одоо баг хадгалж яваа. Тэгэд хизээнээс ахуулаад тэр хадгаламжийг зогсоогоод цааш нь би өсгөж яг жинхэнэ хөрөнгө оруулалт хийж тэгээ хөрөнгө оруулалтын тухай ойлголтын дээр болоод ирэхээр би одоо хүмүүстээ бас хэлмээр санагддیں۔ Заавал ингээл 50 сая төгрөг ч юм уу $50,000 ч юм уу одоо хидэд их дүнгээр хөрөнгө оруулалт гэдэг юм чинь явахгүй тий. Заавал бас 50 сая төгрөгтэй олцоод хүн болгон бизнес эрхлэгч байх бас албагүй. Тэгэхээр бид нар хөрөнгөний зах зээл гэдэг юм заавал одоо маш энгийнээр ярих гэж үзэлээ тий. Хөрөнгөний зах зээл гэхээр одоо за би ингээд хадгаламжаараа үүсгэсээр хаад нэг 5 сая төгрөгтэй болчлоо тий. Би 5 сая төгрөгөөрөө нэг жижигхэн худалдаа хийгээд эргэлдүүлээд бизнес хийх үү тий. Бизнес гэдэг чинь ерөөсөө хүнээс хамгийн нэг номерын бол хамгийн их цаг зарцуулалт тахгүй. Бизнесээ амжилттай болгоё гэж бодох юм бол хүн өөрөө л тэгээ бүх юмаа зориулж тэр цаг ингэж явах хэвээр. Гэтэл хажуугаар нь ажиллаа ангуудаа тэр 5 сая төгрөгийг би ингээд эргэлдээ үгүй штэ. Тэр бол аюу хэцүү. Тэгэхээр тэр 5 сая төгрөгөө магадгүй
маш гоё ухаалгаар тэр хувьцаануудыг худалдаж аваад зөв компанид хөрөнгө оруулаад ингээд явах юм бол хүн болгоно яг тиймэрхүү байдлаар явах юм бол нөгөө нэг бас нэг тийм үг гарцсан маа гэсэн шиг ингээд нөгөө жижиг компани том захирлууд байж хахаар том компани жижиг хувь эзэмшигчд болоо айгүй үнэн гоё үг байгаа байхгүй. Тэгээд ухаалгаар ингээд явах юм бол мөнгө чинь нөгөө мэрэгжлийн хүмүүс ч өөрөө удирдаад тэр компанид ч өөрөө ингээд энэ бол ингээд аюу жижигхэн сэдв одоо жижигхэн юмнаас хэлж байгаа юм шиг боловч энэ хувь хүн бүрийн санхүүгийн мэдлэгч өнөөдөр бидний хүрхийг хүсэж байгаа тэр гоё амьдрал те одоо тэр эдийн засгийн өсөлт идэрч чинь хэрэгтэй байгаа байхгүй. Бидний өнөөдөр мөнгөө яаж зарцуулж байгаа, яаж үржүүлж байгаа чинь эргүүлээд одоо манай Монгол улсын яг тэр эдийн засгийн одоо шууд утгаараа нөлөөлөх байхгүй юу. Гэтэл манайхан болохоор эдийн засгийн нэг өөр тустай юм яваал те өөрхийн зарцуулж байгаа мөнгө нэг өөр тустай юм яваад байгаа юм шиг ойлголттой байдаг. Тэгээ тийм учраас би одоо илүү яг тэр орлого зарлага бичгээс илүүгээр яг санхүүгийн мэдлэгтэй болохоо сонирхож үзээрэй. Тэгээ тэр санхүүгийн мэдлийн те яаж цаашаа мөнгө илүү олох уу, олсон мөнгөө яаж үржүүлэх үү гэдэг тал руугаа л өөрсдөө мэдлэгжүүлээрэй л гэж зөвлөе да. Mom TV show Channel 11 телевизээр. Эмэгтэй хүн яг нэг төрсний дараа ингээл яг удаан хугацаанд ингээ хүүхдээ хараад гэрт бас жоох удаан ингээ суухаар ямар нэг юмнаас хоцроод байгаа юм шиг те ингээл тэгдэг гоё хийж бүтээгээл би л нэг ганцаараа ингээл нэг юмнаас хоцрол ингээд нэг юм үлдээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрөл нэг юм баг зэргийн гормонд бол юм хэцүү байсаа эдгээр стресстэй тэрэндээ хурдан гарч хийж бүтэхээсээ хүүхд жоохон том болчаасаа гэж амар яадаг ш нэг юмд амар яарал тийм яг надад бол яг тийм зүйл бол тохиолдчихсан. Өнгийн хувьд бол мэдээж бас энийг бас тойрч гараагүй бах гэж бодож байна. Тийм шүү дээ тойрч гараагүй. Яг үнэ ингээл ялангуяа одоо нөгөө ингээд яг нөгөө сошиал медиа гэдэг юм чи ингээл байж байгаа тий. Тэнгуут ингээл ерөөсөө яг тэ чиний хэлгээр 90 тойрны бүх хүмүүс л ингээл айгуу тий завгүй тий би л яг байж байгаа юм шиг ингээд үлдчихэж байгаа юм шиг тэгж байдаг. Тэгээд манай хичээлсэн айгуу бас гоё үг байна л да. Зөвлөгөө одоо хартаа ураа ингээд одоо яг ингэ чиний хүүхдтэй байж байгаа тий энэ цаг хугацаа ч юм болоод ирэхээр харин ч эсэргээрээ хамгийн үнэтэй тий бидний амьдрал дахиж болохгүй яа тэгэхээр хүүхдүүд маань том болоод угаасаа нөө үүрнээсээ ниснэ гэдэг шиг ингэ явцдаг. Гэтэл бид нар хүүхдүүдийнхаа яг тэр хөөрхөн одоо хүүхд чинь жоохон бахта бараг л өдөр өөр үйл гаргадаг өдөр нэг шинэ юм ингээд хөгжөөл аяа хөөрхөн мэддэг шүү дээ. Шинэ хөдөлгөөн сурцсан шинэ үг хэлээ сурцсан тий тэр ингээд яг нүдэн дээрээ өөрсдийнхээ ингээд нэг өөрсдөөсөө тэгж одоо унагсан тэр хүүхэн үр хүүхдээ ингээ хараад те яаж өсөж байгаа тэгээд өөрөө яг хүүхдээ бас хүмүүжүүлээд эмээгээр нь ш өвөөгөр нь биш те эсвэл өөр нэг гэр өвчлөгчээр биш яг өөрөө бас ингээд яг тэр өсөж хүмүүжүүлээд явна гэдэг чинь уул нь бол хамгийн том жаргал. Тийм жаргал. Mom TV show Channel 11 телевизээр. Хоёлоо одоо яг урангийн офис өрөөнд нь байна. Тэгээд өөрөө ч ижтэй хөрхөн хаална. Тийм болоо. Офисны өрөөтэйгоо ингээ нэгтгэсэн юм байна. Тэгээд яг одоо яг офисоо гэртээ ингээ байрлуулсан юм шүү дээ. Ер нь бол энэ талаараа яриач ингээ ямар нэгэн төрөөс төлөхгүй их амар юм шиг санагдлаа. Одоо нэг юм штэ одоо ч би бас яг ингээд нэг хүүхдтэй харьцангуй бас яг гэрээсээ ажиллаа явуулж байгаа миний үе байгаад байна л да. Тэгээд өмнө нь бол яг би одоо яг төрөн төртлөө би яг офисоо түрээслээл ажиллаулаад манайх 2 үнцэн ажилтнаа тэгээд гэрээтүүд ажиллахаар гэрээтүүдэр ингээд очиод ажиллаждаг тийм байсан. Яг офисын өрөөтэй. Тэгээд одоо л яалтчгүй ингээд нэг бас ингээд ажлынхаа хувьд жоохон ингээд яаж байгаа учраас гэрээсээ ингээд ажиллаа явуулах нь айгүй амар байгаа нэлх хүүхдтэй байгаа учраас тэгээд яг уу ингээд ажил хийх гээл амраа тойрын ажлын өрөө ерөөдөө эндээ суугаад бит хоёр ажиллаа явуулдیں۔ Тэгээд хамгийн анх бизнес яг одоо эхлүүлэх санаа хэрхэн төрж исэн ямар хүндрэлтэй мэдээж ямар нэг юм эхлүүлэхэд аюу хэцүү байдаг ч тийм энэ талаараа яриач. Ер нь бол ингээд би хүүхэд ахын хэрвээ би бизнес хийх юм бол яг зөвхөн одоо яг зөвлөх үйлчлэгээ буюу консалтингийн бизнес л хийндэ гэж одоо энэ одоо ер нь бол багасаа жоохон ангийн дарган тэр хийгээд явдаг байсан. Тэгэл яг багш нараасаа ч гэсэн урмын үгээр ерөөхдөө бол өдөртөн зохион байгуулах авьяастай байсан. Тэгэл тэр үгэнд нь ингээл урамшаал ер нь бол ингээд бидний чинь бас яг жоохон бахад тэгдэг байсан шүү дээ. Ингээд он сурдаг хүүхдээ нь жоохон сурлан мутааг ингээл хамтаа байлгаал. Тэгээ одоо бол тэр систем өөрчлөгдсөн юм лээ. Айгу зөв. Гэтэ ер нь бидний чинь нэг тийм мессеж тэгэл ингээл жоохноос ерөөхдөө ингээл сурсан мэт юм хажуудахтаа хэлж өгөөд тэр нь ойлгохоор тэрнээсээ айгу баярлалдаг. Тий. Тэгээд ер нь бол ингээл жоохон бахаас ахуулаад нэг юм тийм
ингээ хүнд тусалсан заасан те мэдснэ ингээд яасан нэг тийм одоо мэдрэмж яваад идэгсэн. Тэгээд дараа нь оюутан болсон хойноо ч гэсэн би бодож хаад ер нь би гоё бизнес хийх юм бол яг л те одоо жоохон тийм оюунлаг те тийм бизнес хийндэ гэж бодож исэн. Гэхдээ би хизээ гэдэг нь бол ерөөсөө мэдэхгүй яг те нарийн төлөвлөсөн юм байгаагүй. Тэгээд 2 дахь хүүхдээ төрүүлчихэд ерөөхдөө бол би буцаж ажилдаа орох те нөгөө нэг жирэмсний декретний одоо хугацаанд байсан. Тэгээд нөгөө би нэхлэн мэрэгчлээ ерөөхдөө бол яг мус эдийн засгийн нэхлэнгаар төгссөн. Тэгээд дараа нь би нэхлэнгаасаа ерөөхдөө санхүүгийн шинжээж санхүүгийн шинжилгээ төлөлтөд хэлсэн санхүүгийн менежмент руу ингээд ажиллаад одоо туршлагаараа туршлага хөрвүүлсэн. Айгуу олон тийм бизнес эрхлэгч одоо найзууд те их ах нар маань ингээд нөгөө санхүүгийн мэрэгчлэлтэй болохоор сайн нэхлэн олоод өгөөч гээл айгуух ярьдаг асуудаг. Тэгэл би ч юм болохоор эхлээл нөгөө хүн асуухаар тэрийг ингээд сайн нэхлэн олоод тусалчих юмсан гэж бодвол айгуух бас тэр чин цаг хугацаа шаарддаг дээ шүү дээ. Явж байгаа сүүл рүүгээ ер нь үнэхээр одоо зах зээл дээр юмтэй ингээд нөө бодоод исэн чинь нэхлэн гэдэг бол одоо ямар ч төрлийн үйл ажиллагаатай компани байлаа гэхэд нэхлэн бол заавал байх хэрэгтэй байдаг тий. Тэгэхээр үнэхээр юм зах зээл дээр хүмүүс ингээд сайн нэхлэн олох гээд ямар гоё юм миний охин чаа. Сэлчихсэн биш талаа. Палаж сэлчихсэн. Тэгээд үнэхээр яг тийм нэхлэн хэрэгтэй байдгийн бол сайн гэдгийг ингээд шалгаад тий яг ингээд тийм үйлчлэгээ үзүүлдэг тийм бизнес хийе гэж анх санаа тэгээд төрж исэн. Хажуугаар нь бас нөө санхүүтэй холбоотой сургалт. Би бас нэхлэнгуудаа нөө ажил зуршлагаас өмнө бас яг тийм богинохон одоо яг нэхлэн мод бүртгэлийн тухай биш санхүүгийн менежментийн тухай, удирдлагын бүртгэлийн тухай тийм богино хэмжээний сургалт хийгээд тэгээд би ерөөхдөө бол манай компаниас гарч байгаа сургалтаа одоо тэгэхээр яг нөгөө нэг туршлага одоо амьдрал яг хэрэг болохуuz тий яг тийм туршлага бейсэд тийм яг нөгөө нэг сургалтууд хийдэг. Би ч өөр их сургууль багшилж үзээгүй те. Яг л нөгөө нэг дэж дээр очиад ирэх үү? Цагийн менежмент юу нэ зөвхөн. Цагийн менежмент бол аюул чухал юм билэ. Ер нь бол яг би ингээд яг 2 дахь охиноо төрүүлж ирснээс хойш бол ерөөхдөө яг өглөө 9-оос орой 6 хийдэг ажиллаа болоод яг өөрөө гэртээ бол нэг хэдэн сар хүртэл 5 сар хүртэл яг ингээд байж агаад тэгээд би яг анх бизнес хийе гэж бодоод яг санамсаргүй л тэр санаа орж ирсэн л дээ. Тэгээд зориулаад ирсэн. Тэгэхээр яг нөө өөрөө хуваараа бизнес эрхлэгч учраас хажуугаар нээж байгаад явхад бол надад айгүй тийм бас боломжтой. Заавал нөө өглөө 9-оос ингээд гэхгүй те. Ингээд өдөөс өмнөх цагаа бол дандаа гэр бүлтэй яг ингэж нөө зориулдаг. Тэгээд миний хүүхдүүдийг болоод ирэхээр ялангуяа миний 2 баг хүүхдүүд бол яг цэвэр аа маань төрхөөс маань ахуулаад ингээд яадаг. Тэгээд нөө хүмүүс ингээд аав гэхээр ингээд гайхаад инээгээд идэх байхгүй аава ямар сони аав тусал юм уу гэл ингээд тэгээд аав маань яг групптэй хүн байдаг ажил хийдгөө тэгээд одоо юу гэдэг аавхан тухай ярихаар бол одоо яг уран гэд хүний одоо хүмүүжил бол миний аавтай бол бүр ингээд тэ баг юу гэдэг ээж маань нөлөөлөхгүй л яхад гэхдээ аав маань илүү их ингээд нөлөөлдөг тэ одоо би гэж ингээд төлөвшөд бол ингээд яасан тэгээд үнэхээр азтай аавтаа ингээд тэтүүлгээрээ дамжуулаад хэлэхэд бол охин нь аавдаастаа маш их баярлдаг. Тэгээд аавтайгаа хамт хийн гэсэн. Манай аав сагсанд аягүй дуртай. Тэгээд би бас ингээд сагсаар ингээд спортоор хичээлэл ерөөсөө намайг баг байхад мань л ингээд каратегаар хичээлүүл гээл нөгөө нэг манайх 50 мянгаттай гэсэн намайг жоохон бахад. Тэгээд нөгөө тэдний нөгөө цонхны тавцсан ингээд нэг өндөр биш. Тэгэнгუთ чинь тэрэн дээр чи ингээд хөлмөл тавиулаа сонголт хийлгээл өстө нэрээ. Тэгэл аягүй хөрхөн нөгөө 2 охинтой би чи айлаас хоёлаа. Доороо нэг охин дүүтэй. Тэгэл хүүхдүүд мөхтөд дээрлэхэл хүүгүүд эдэр дээрлэх юм бол миний охин зөрүүлээл өстө зодтолцож байгаа энэ гэлээ. Ер нь бол аягүй хөрхөн аягүй их тэгэж нөгөө нэг юу гэдэг миний бүх талаар ингээд дэмжиж одоо намайг юунд дуртай байна өөрийгөө хайж олоход минь яг ингээд жоохноос минь ахуулаад ингээд өсвөр нас бүх юмд миний аав дандаа намайг ингээд дэмжиж ирсэн. Даавгаа хүүхдүүдтэй үлээ яхад нэгдүгээрт надад ингээд айгүй амар миний ааваас өөр хинч миний хүүхдэгтэй ингээд яг начиг хайрлж тэ хамаг юмаа зориулж ингээд харж өгөхгүй. Тэгэхээр ингээд би айгүй гоё бас сэтгэл амар гарч явдаг ажил руугаа. Ажлаа их дээр яаж төвлөрж байна? Ажлаа ихтэй болоод ирэхээр хөвчлэн оройн цагаар л хийдэг л дээ. Яг үнэнгээсээ цаг нь бол тэгжэл гардаг. Тэгэл өдөрчөө ингээл гадуур дотор гүөх ажиллаа явчаад орой сайхан хүүхдүүдэд унтуулж агаад тэгэл ерөөхдөө хийдэг шít. Тэгээд харин ч нөгөө нэг юу юм бэлээ? Гоё гэртээ ингээд нөгөө суугаад ажиллаа гэдээ явуулахаар нөгөө ядарсан ч гэсэн ингээл тий айгу тухтаагаад байгаа байхгүй чи ядарсан ч гэсэн ингээл гүгэл нөгөөрөндөө ороод унтчихна тий цай аваад луучин дулаахан дивэдийн тэгэл ингээл айгу бас айгу гоё тухтай
Тэгээд тухтай орчинд чинь хүн бас айгуу гоё тийм 50 хүн бодож ер нь одоо бодол шүү дээ. Яг нэг цагт тэдээс тэдэн цагт ажиллан ч юм уу тэдээс тэдэн оронд яг ингээд яа тэгэхээр ингээд хүн хүний онцлог байна л да. Яг тгийг шахажиж бас ажил гардаг хүмүүс байна. Миний хувьд бол нэг жоохон ингээд одоо юу гэдэг те ингээд яг ийм хатуу цагтай байл яг ингэдэн гэхээсээ илүүгээр жоохон бодож байгаа л ингээд бодох нь айгуух яваад идэг. Тэгэл яг хийх болоод гоё шийдлээ болоод ингээд бодоод яачих юм бол төвлөрөх гэж ер нь ол нэлээ асуудалтай. Яг өөрөө бизнес хийгээд явангууд ядарсан ч гэсэн тэрэндээ ингээд нэг урамшаал ард нь гарах гал тэгээд бас ингээд яг одоо жижиг гэсэн бизнес ингээд эхлүүлээд ингээд явахад хүнд маш олон юм санаанууд аюугаа юм хүний бүтээл сэтгэлгээ бол яг бизнес ихтээс эргэцээд ингээд аюух ингээд хүнээс ингээд гоё гарч идэм билээ. Энэ бизнес эхэлж байгаа компаниуд маань санхүүгийн гут яг нэгтлангаараа төсөөлдөг. Гэтэл яг мэдээж ингээд юу гэдэг ингээд жижиг бизнесүүдэд бол нэгтлэн хангалттай тий дунд бизнес нэгтлэн хангалттай. Цаашаа үнэхээр ингээд томроод ингээд явхад бол яалтчгүй нэг санхүүгийн шинжээч гэж нэг ажлын байр байгаад идэг. Тэгээ тэр нь илүү юуны тухай гэдэг гэхээр одоо нэгтлэн бол яг ингээд өнгөрснөөр ингээд тасалбар олгоод яг одоо өнөөдрөөр гарсан миний одоо бүх орлого зарлага ажил гүйлгээ одоо юу гэдгийг тэр бүгдийг бүртгэж байгаа. Тэгээ миний бас нөхцөл болоод ирэхээр яг энэ санхүүгийн шинжээчийг одоо нэг зах зээл жоохон модонд оруулах юмсан тий хүн санхүүгийн шинжээчдийг өнөөдөр мэддэг захирлууд аюу ховор. Гэтэл яг тэр нэг хүний цалингийн тухай асуудал яригадаад байгаа хэмлэх гээд байгаа юм шиг мөртлөө сайн санхүүгийн шинжээчтэй байснараа өшөө ямар олон зөв шийдвэр гаргалтдаг яагаад зах зээлээ яаж тэлж болдгийг яаж өөр ашигтайгаар бизнесээ удирдах болдгийг тий тэр бүх хүмүүс сайн санхүүгийн шинжээчээс гардаг. Mom TV show Channel 11 телевизээр. Гэр бүл болгон өөр ингэсэн юм үнэт зүйлтэй байдаг. Тэгээд танаа гэр бүлийн яг үнэт зүйл юу вэ? Нэг мөнгөөр худалдаж авч чадахгүй нэг тийм хүний одоо нандин нэг тийм нэр хүний амьдрал зөндөө байдаг шүү дээ. Одоо юу гэдэг бит хоёр бол яг үндэ ингээд одоо харахад бол ингээд яг хөдөлмөрж байгаа хүн хатан ингээл амар баялаг бүтээх гээл те учиргүй олон ингээл нэг амар олон хаустай болоод ч юм уу одоо юу гэдэг те материалын талаасаа ингээл би одоо юу гэдэг жигтэйхэн гангандыг чинь дандаа брендэрээд ч юм уу те тим юмны төлөө ингэж яадаггүй илүү нөгөө нэг хийж бүтээсэн юм маань бусдад ингээ хэрэгтэй жишээ нь амрагийн уран бүтээлүүдийг харж хахад ч гэсэн ингээл дандаа ингээд нэг нийгэмдээ ямар нэгэн мессежийг хүргэцэн те одоо бит хоёрын нэтгэл кино ч гэсэн илүү жоохон залуучууд руу чиглээд те ингээд одоо нэг байгаа миний өөрийн хийж байгаа одоо энэ ажил маань ч гэсэн бусдад ингээд одоо шинэ би юун дээр төвлөрж байгаа гэвэл ажиллаж байгаа гэхээр одоо эмэгтэйчүүдэд зориулсан тий бизнес эрхлэхэд санхүүтай холбоотой одоо санхүүгийн мэдлэг олгох тийм сургалт дээр тий тэгээд энэ олгоны эцэст одоо шинэ би аягүй учиргүй баяжих гэдэг биш. Гэхдээ мэдээж хөдөлмөрлж байгаа юм чи хөдөлмөрснийхаа хэрээр одоо таарсан мэдээж орлоготой байх хэрэгтэй тий Гэхдээ нөгөө энийг ингээд хийснээрээ миний авж байгаа тэр сэтгэлийн таашаал бусдад хэрэгтэй юм хийж байгаа гэдгээ одоо тэрэндээ ингэж баяр хөөртэй байх те дээрэс нь гэр бүлтэй ч гэсэн бит хоёр одоо цэвэр хайраараа ингэж суугаад хайраараа ургуулж одоо энэ үр хүүхдүүдэд өсгөөд те өөрсдийнхөө авсан нэг юм ч гэсэн одоо хүний худлаа арч ч юм уу олоогүй яг л өөрсдийнхөө ариун шудрах хөдөлмөрөөр те ингээд явж байгаа ингээд нэг юм одоо юу гэдэг энэ олгоны чинь ингээд дандаа бүх юм ингээд мөнгөөр бид нар чинь босгож авахгүй шүү дээ. Тэгэхээр яг л нэг тийм одоо мөнгөөр олж авахгүй нэг тийм баяр хөөр одоо дандаа биенийгаа хүндэлсэн хайрлсан одоо тэгээд нөгөө гэр бүл хоёр чинь би юундаа ингээд хүмүүс ингэж ярьдаг шиг ингээд гэр бүл болоод эхний үедээ айгүй сонин содон байж байгаа сүүл рүүгээ чи яхавдаа тэгэл ингээд бүх юмаа мэддэг болчдаг гэд. Тэгээ би болохоор тэрэн дээр ингээд бит хоёр бол жоохон өөр байр суурьтай байдаг. Яагаад тэгэхээр одоо шинэ бит хоёр анх танилцчихсан амраа ураа хоёр яг хувийн хувьд ингээд эн чинь бид нар нийгмийн амьтан болохоор нийгэмд гараад өөрөө хүмүүстэй уулзаал өөрөөр ажил төрөл хийгээд ингээд явахар чинь хувийн хувьд бас өсч ингэж өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд одоо юу гэдэг ингээд үргэлж биенийхээ ингээд мөрөөдлөгч юм одоо чи юу хийх хүсэж чинь те чи одоо юу хиймээр байна яавал чамд аз жаргалтай байна чи минийгаа ярилцахад яг л ингээд цаг хугацаанд өөр л болсон байж идэг. Тэгэхээр чи хүн ингээд одоо юу гэдэг нэг тийм дандаа биеиндээ сонирхолгүй болол хэдэн жил амьдрал сонирхогдож дуусаал те тэрнээс хойшоо бараг л ингээд үүрэг хариуцлага те одоо ингээд үр хүүхдэрээ холбогдоод одоо ингээд энэ амьдралын хамтаад ингээд дуусгах хэрэгтэй гэж байгаа юм шиг гэдэг дээр бол бит хоёр одоо айгуур байр суурьтай байдаг. Тэгэхээр ингээд угаасаа л өөрчлөгдөж байгаа юм чин би наа таньж мэдж байгаа юм ч гэсэн үргэлжил ингээд шинэ тэр ихтэл би ч өөрийгөө бүрэн мэдэхгүй шүү дээ. Одоо дахиад ингээд өөрийгөө бүрэн шахаж ингэж дуусаагүй амраач өөрийгөө шахаж дуусаагүй болно. Тэгэхээр чи ингээд нөгөө нэг айгуугаа ингээд
биеиндээ л үргэлж цоо шинтэй байж болох юм шиг надад ингээд санагддаг. Тэгээд би ч тэ яг амраагасаа тийм заримдаа огт ингээд олж хараагүй юм аа олж хараал те ингээд явж идэг. Тэгэхээр тойрон хувьд бол нэг одоо юу гэдэг зарчим их үү, үнэт зүйл их үү те нэг ер нь бол нэг тиймэрхүү байдлаар л байдаг. Mom TV show Channel 11 телевизээр. Бүр анханасаа болоод ирэхээр энэ төслөөс бид хоёр түрүү жил одоо энэ манай бодлын ойлгож кино маань энэ Дэлхийн Азийн кино наадмын фестивал гэдэг энэ фестивалаас үзэгчдийн таашаал нийслэл бүтээлгээд бид хоёр түрүү жил явсан. Тэгээд яг чи үндэ бол түрүү жил явхад бол би зүгээр л яг эхнэр үний хуваар явж байсан. Ингээл жүжигчин үгээл намайг асуудаг тий. Тэгээд жүжигчин биш ингээ би санхүүгийн мэрэгчлээ гэд тэгээд ярьсан чинь тэгвэл хоёр ч айгуу гоё dream team юм биш тий гэл ингээл маш олон хүмүүсийн амнаас тойртыг сонсохгүй. Тэгээд бид хоёр өөрсдөө тэрийг мэдээгүй. Продюсинг ажил ерөөсөө миний санхүүгийн ажил. Ер нь бол яг илүү өргөөрөөтэй санхугаас бол продюсер ажил болоод тэрхээрээ одоо юу гэдэг анх энэ Викторийн анги хамт хийсэн ихтгэл кино маань те тэгээд ихтгэл кинон дээр болоод тэрхээрээ би яг тэр үед ингэж ирэмсэн байсан. Тэгээд түрүү жилийн өвлөөс хавлаад ерөөхдөө бодит явдлаас хэтэлсэн те тэгээд ерөөхдөө амраагийн өөрх нь эмзэглэлээр ингэж нөгөө босон тийм кино бит хоёрын бас дүү байсан. Тэгээд өвчнөйтэйгээ тэмцэж байгаа юм 20 жил өвчтөйгээ тэмцсэн тийм залуу амьдрал болоод хажуугаар нь бас яг өнөөгийн нийгэмд байгаа энэ авилгал хийх ахуул те залуус маань ингээд яг нөө амраачтай өөрөөсөө хэлжсэн нэг бид нар ингээд хитрхийх нөө хүмүүсийн хүслээр амьдраад өөрөөсөө олохгүй ингээд одоо тэрийг амраа айгу гоё олоод хэлчих шиг надад санагдсан нийгмийн захиалга гэд яг ингээд одоо юу гэдэг би өөрөө юу хийж байгаа гэдээсээ илүүгээр намайг хүмүүс яаж харагдаасаа одоо юу те ажилдаа байх юм бол би нийгэмд аягүй хүчтэй байх гэдэг ч юм уу те тэгээд ямар ажил нэг чухал ш ямар ч хамаагүй ажиллалаа байвал ч гэдэг юм уу те тэгээд амархан аргаар мөнгө олох гэдэг те амар хэлбэр юм дурлж байгаа ч гэдэг юм уу ингээл тэр болгоныг ингээд одоо сүрөөд те өөрөө өөрийнхөө тэр хүсэл мөрөөдлийг сорих хангалттай хэмжээний эр зоригтой байгаа чи гэх юм бол те бид нар ингээд алдсан ч онсон ч гэсэн ингээд энд аягүй гоё тийм одоо их зүйл суралцсан тий алдаанаасаа тий харамсахгүй тэгж явна шүү гэд ингээд уулнаал залуучуудаа зориулж хийсэн тийм кино яг туслах дэмжих юм дээрээ ч тусалж дэмжин одоо яг энэ мэтлэнгээр тусал дэмжихийн хажуугаар нөгөө оюун санааны хувьд ч гэсэн хоорондоо айгүй одоо мэдээлэл солилцож тий юмаа хоорондоо хуваалцаад тэгээд ерөөхдөө бол ингээд яг аюу сайн хамтрагчд болж ингэж явдаг. Тэгээ амраагийн хувьд ч гэсэн одоо надад дандаа хэлдэг одоо би чиний хүсэл мөрөөдөл юу вэ те тэр хүсэл мөрөөдөлтөд хүрэхийн тулд чи одоо яамаар байна сурмаар байвал те сурах уу яах уу гэл ингээл надаас суугаал те би чамд одоо юугаар энд чинь дэмжиж болохоор байна гэд ингээд явдаг. Тэгэхээр ингээд ерөөхдөө бол бид хоёр аягүй сайн тийм хамтрагчд болоод ингээд явж байгаа. Тэгээд тэр нь ч гэсэн одоо сая яг бид хоёр Alpha Production гэд продакшна байгуулад ажиллаж байхад хүртэл ингээд айгүй бас ингээд нөгөө нэг бинийгаа айгүй сайн мэддэг тийм хамтрагчд болж явж байгаа байхгүй яг ажил дээр ингээд тий тэгэл нэг зорилготой тий Mom TV show Channel 11 телевизээр. Ер нь бол багасаа янз бүрийн спортоор хичээлдэг байсан. Тэгээд явсаар агаад бол 6 дугаар ангиас ахуулаад анх яг 6 дугаар сургууль дээр бүрнээ агшийнхаа яг удирдлагын дор сагсан бөмбөг бол анх хичээлж эхэлсэн. Сагсан бөмбөгийн спорт бол багийн спорт. Тэгээд тэр ч утгаараа яг одоо сагсан бөмбөгийн ер нь багийн спортын хамгийн гоё зүйл нь гэх юм бол яг баг дотор тоглогч өөр гэсэн үүрэгтэй байдаг. Тэгэхээр тэнд нөгөө нэг одоо нэг нь мундаг байснараа ч юм уу одоо баг амжилтанд хүрдэггүй. Яг л нөө өөрийнхөө хийх ёстой тэр одоо хамаалагч бол хамаалагч, товтлогч бол товтлогч те. Яг тэр одоо үүргүүдэл аягүй сайн хийснээрээ баг амжилттай болдог. Тэгэхээр одоо энэ нь угаасаа нөө спортын чинь яг тийм хүмүүжлийн бас ингээ хатуужлийн те аюу бас спорт бол тийм юм өгдөг. Тэгээд би ч та миний хувьд ч гэсэн спортоос яг сагсан бөмбөгөөс бол тийм зүйлийг олж авсан. Mom TV show Channel 11 телевизээр. Бидний урилгыг маш уриалгахнаар хүлээн авч бидэнтэй өөрийн дотоод ертөнцөөр үзэл бодлын талаар чөлөөтэй сайхан ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд миний хувьд бол урантай уулзаад төрсэн мэдрэмж юм бол маш их үзэсгэлэнтэй бүсгүй бөгөөд одоо яг уншаад уйдхааргүй юм нэг гоё амттай ном байдаг шүү дээ. Яг тийм ном шиг ингээд маш их одоо гүн гүнзгий баялаг дотоод ертөнцтэй юм сайхан баярлалаа.
Тэгээ намайг ч гэсэн бас яг энэ сайхан одоо ээж мам ТV шоу гэдэг те бас яг ээжүүдийн тухай, эмэгтэйчүүдийн тухай юм сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулнад яг анхныхаа дугаартай анхны дугаарынхаа зочин болгоод ингээд урьсанд маш их баярлалаа. Тэгээд би нэг юм одоо мөрхөн хувийнхаа зүгээс юм жижигхэн нэг юм номтой ирсэн чи сайн намайг номтой зөвөрлөө. Баярлалаа. Үнэхээр одоо ном бол хамгийн гоё бэлэгтэй гэж би бас яг хувьдаа боддог. Ном аваад би өөрөө бас аяг их баярлалаа. Тэгээд энэ ингээд энэ Такта Publishing гэдэг одоо энэ Монгол сүүлийн үеийн бүхэл сайхан номнуудыг маш сайн орчуулгатайгаар ингээ гаргаж байгаа. Энэ одоо бүр суут найруулагч өөрөө дэлхийн киноны одоо салбарт бүр Феллинис гэдэг юм урсгал гаргасан те найруулгын юм урсгал гаргасан одоо Италийн бүр суут найруулагч Феллинигийн намтраар бичигдсэн Зүгд бол цорын гац бодит зүйл гэдэг ийм номыг одоо яг манай Айфа Production маань бас яг нэтгэл киноныхаа бүх уран бүтээлчдэд ингээд бэлгэлсэн. Тэгээ би одоо нэгэн талаа бас ингээд телевизийн ажил гэдэг чинь ч гэсэн ер нь ингээд яг уран бүтээлчд гэсэн хүмүүс те. Тэгээ энэ номыг ингээд уушхад болоод тэгэхээр одоо заавал кино урлагт ажилдаг ч үе ажилтгүй ч зүгээр энэ бол амьдралын маш гоё том тийм баялаг түүх одоо дотроос нь олж авах тэр одоо сургамж те. Тэгээ бид нар чинь нөгөө бас ном уншснараа нэг тийм гоё үг гэдэг чинь ингээд нөө яг өөр хүмүүсийн амьдралаар бид нар амьдарч үзэх тийм боломжтой байдаг те. Тэгээ үнэхээр миний хувьд бол энэ номыг бол одоо хүн болгон уншаасаа ямар гоё ном бэ гэж үнэхээр бодгцсан. Тэгээд энэ номыгаа би нэг номыг ингээд хөтлөх зулаада бэлгэлээ. Тэгээд энэ номыгаа болоод ирэхээр одоо Channel 11 сувгийн те одоо яг энэ нэвтрүүлгийн арын альбом зүтгэж байгаа бүх одоо энэ зураглаач тийм залуучуудаа тэгээ гой сайхан тойруулаад уншиж нэзтэй бас бэлгэлээ. Баярлалаа. Mom TV show Channel 11 телевизээр. Бидэнтэй хамт урангийн ертөнцөөр хамтдаа аялсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Түүнээс үлгэрлэн дуурайж туршлага болон авж үлдэх зүйлс олон байсан гэдэгт бид найдаж байна. Ингээд дараагийнхаа дугаараар бид та бүхэндээ мөн л нэгэн гайхамшигтай сайхан ээжийг уулзуулах болно. Ингээд хажуудаа байгаа бяцхан үрсээ чангаас чанга тэрэн үнсээд түүндээ хайртай гэж хэлээрэй. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай. Mom TV show Channel 11 телевизээр.